Ийм төрлийн суши ресторанууд ийм конвертертэй байдаг. Миний хол арай өөр шүү дээ. Ингээл touch screen дээр хоолоо захиалч. Гой санагдаж байна. Хүрээ дээр. Дуртай хоолоо аавна. Шийдлийн хувьд бол сонирхолтой байна. Бид юунд чамд туслахаар хүмүүс байгаа юу тэгээд? Ер нь бол тэгэл хүмүүсээ санаа аваад гэр бүлийнхэн найз нөхөд гээд хүмүүс байгаа шүү дээ. Хоёрдугаар шатнд би бол ийм том хэмжээний бүр ийм ресторан байгуулж чадахгүй учраас та нөгөө их загвараа төлөөлж чадах зэрэг үзүүлж болно гэсэн шүү дээ. Тэгэж үзүүлнэ. Яг процессыг үзүүлээд тэгээд ер нь бол цаашдаа бол ресторанаа байгаа. Яг аль хэсгийг хийх гэдэг нь захиалга өгдөг хэсгийг хийх юм уу чи? Хийн. Ширээн дээр аваач өгнө гэдэг чинь хөөргөн санагдаад байна. Тэрнээс саяхан шиг ингээд дээр нь дүүжлээд ингээд ширээнд нь онж аваач өгч чадвал бас сонир санаа. Наад зүгээр ийм санаа сайжруулдаг бол одоо доогуур нь явж байгаа л гараад ирдэг. Тэгэхгүй чинь захын ширээ цуучлаа найз охиныхоо дэс хараад ирсэн чинь орд нэг төмөр байгаад идэг. Бас ингэж харах гань. Тийм би тэрний зүгээр доогуур зүгээр миний бодлоор зүгээр доороосоо гарч ирэх зүгээр юм болов гэсэн тий. Аль нь рестораны зай талбайч хэмнэнтэй дээгүүр ингээ юм яваад байхгүй тий. Шууд доороосоо гарч ирээд байл бас зүг. Баахан л конвейерууд л хийж л таарна л да. Одоо нөгөө нэг юутал ижлэх юм болно гэсэн үг. Том энэ нис хонгосны буудлуудын одоо ачаа хуваарилдагтаа л яг ижлэх гэсэн үг. Тийм юм хийж чадвал үнэхээр сайн байна. Гэхдээ 3-7 хоногийн дараа бол хэцүү дээ. Би одоо хэрвээ ийм сайхан одоо автомат ресторан байгуулагч очиж үйлчлүүлмээр л байна. Гэхдээ бас яг бодит амьдрал дээр жоо хүндрэлтэй байна. За шүүгчдийн саналыг сонсохоос шүүгчд өгнөлтөө өгөхөөс өмнө зүйлийг бодох хэрэгтэй. Та бүгдээ одоогийн өгч байгаа хариултаас өнөөдөр Монголд ресторанд ажиллаж байгаа зөөгчтэй хувьцаа шийдэгдэх гэж тэ. Би чамд ямар даалгавар өгөх гээд юм хэрэг чи зүгээр тэр тууз конвейер системээр яваад яг захиалга өгсөн хүний ширээний урталт ирээд нөгөө нэг шилэн таг нь онгодог л болгочих заяа. Тэгвэл хоёрдугаар шатанд ерөнхийдөө их том юм шийдэх гээд байна л да. Тим хэмжээнд л нэг хийгээд их үзтэй. Бүтээл чинь тэр зэрэгтэй хөгжиж ирэх юм бол цаашдаа яг ийм чиний санаачилсан ийм рестораныг лодоо шүүх чамтай нийлж байгуулах гэдэг шиг байна. Яг энэ бол итгэхийн нүсрд нь хөрөнгө оруулалт их болно. Энэний оронд бол нэлээд ресторан байцгаар мөнгө зарчиж багтдаг. Баахан конвейер системтэй. Тийм учраас хэрэглээ багтаа. Би энэ дээр дэмжихгүй. Нэг дэмжихгүй. Нэг дэмжсэн. Хоёр дэмжсэн. За ер нь зөөгчдийн хувьцаа бүрхэг бол явцлаа да. За сэтгэл ямар вэ? Өндөрэн. Гэтэ би энэ бол нэг багаасаа мөрөөдчихсэн гэсэн. Яасан түүнээс яг нэг зөөгчд айгу хэцүү гэдэг утгаараа байгаагүй. 3-7 хоногийн дараа мөрөөдөл чи биелэх боломжтой боллоо. За ингээд мөрөөдлөө биелүүлэх хөглөө. Урагшаа. За баяр үргээ тэнцээд гараад ирлээ штэ. Хэрэг дотор Айгу ширүүн байна. Ямар ч хэлсэн минийхаг айгу нүсэр гинэ. Тэгээд айгу хүнд биелэгдэд бол айгу хүндэл юм байна гэд. Тэгээд нэг юм хэсэгчлээд чи тэр яг тийм хэсгээ шийдэж ирэх юм бол яг хөө дараагийн шатанд оруулъя. Тэгээд тийм. За яг ярьжсэнараа хосороо тэнцчих юм бол бүр гоё штэ гэж тэгжсэн тэнцээд л гараад ирлээ. Юу найз залуу найцсан бэ? Баяр үргээч. За юм уу? Тэнцгийг мэдчихсэн юм уу? За маш ихтгэлтэйгээр орсон байж тээ. Хоёулаа ногоон карта бариа зогсчихин. Хүн амтаа хатаарах ч юм. Үгүй яах. За амжилтсаа хоёулантай дараагийн шатанд уулзцгаая. За баярлалаа. 3-7 хоногийн дараа уулзъя. Залуу хосын хоёр санаа эхний шатанд тэнцлээ. Харин дараагийн шатанд яах вэ? Тэдний хамтын зүтгэл хөдөлмөр дараагийн шатанд ямар амжилтанд хүрэхийг бид удахгүй харах болно. 152 дугаартай мөнх сайхныг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байна. Ханаа цэвэрлэлцээрч манай уралдаанд оролцож байгаа лээ. Би шүтээсийн мэдээлэл бод технологийн сургуулийн хайтек клубээс оролцож байгаа. Сандрал ер нь хэрэг байна? Ер нь нэлээд сандарч шүү. Мөнх сайхан чамайг тайзан дээр урьж байна. Чиний бүтээлийг үзэгчдэд болон шүүгчдэд танилцуулъя. Төгөлдрөө чи төгөлдөр уур хөглөхөд хэдэн төгрөг байдгийг мэдэх үү? Мөн хичнээн хүн Монгол төгөлдөр уурыг хөглөхийг мэдэх үү? Хөглөдөг хүмүүс маш ховор байдаг сонссон. Тэгээд хөглөх процесс нь өөрөө нэлээд үнэтэй. Тэгээд уран чадвар шаардсан зүйл байт юм болов уу гэж ойлгож байгаа шүү дээ. Хамгийн гол нь сонсголтой байх хэрэгтэй гэж бодож байна. Зөв. Төгөлдөр уурыг бас програмчлалсан нотын яг дуурж ийн үгүй гэдэг энэ төгөлдөр уурыг хөглөдөг бас ийм програм байдаг юм байна. Тэгвэл мөнх сайхан өнөөдөр морин хуур хөглөгч бүтээлээр манай залуу зохион байгуулагчны зүгт оролцож байна. За бүтээлээ танилцуулахаас өмнө оршил хийх үү? Яагаад морин хуур хөглөх болов?
Би өөрөө морин хурд тоглох сонирхолтой л доо. Гэхдээ би өөрөө морин хураа гол нь хөглж чаддаг. Тийм учраас бас надад тийм асуудал тулгардаг. Тийм болохоор би яг морин хураа хэрэг хөглөдөг хэрэг төхөөрөм зохиочих юм бол би одоо өөрийнхөө авиасыг бас хөгжүүлэх боломж илүү нэмэгдэх юм байна гэсэн үднээс одоо морин хур хөглөх чихээр юм сэдсэн байгаа. Тим төрлийн бүтээл байдгүй юм. Чи судалж үзсэн үү? Судалж үзсэн. Тэгэхэд морин хур хөглөгч бол Монголд бол одоогоор байхгүй байгаа. Шүүгчтэй амжилттай танилцуулаараа чамд 3 минут байгаа. Гитар хөглөгчнөөс санаа авч энэ зургийг тавьсан байгаа. Тэгээд энэ ч болохоор энэ микрофон болохоор энэ хэсэгт нь болохоор хөглөгцөн морин хураас эхлээд төхөөрөмж маань яг зөв өнгөө одоо нөгөө өөр дээрээ хадгалсан байх болно. Тэгээд дараад нь болохоор яг хөглөж байгаа морин хураа дургаж шалгах үед болохоор микрофоноор бичиж аваад өөрийнхөө одоо энэ төхөөрөмжөөр бол тарих болох контроллер руу оруулж одоо нөгөө зөв хөглөгцөн морин хурийнхаа давтамжтай харьцуулах үйлдэл хийх байгаа. Тэгээд харьцуулаад одоо яг энэ 0 одоо давтамж гэсэн одоо энэ эднээс бол дандаа гэрлэн диоднууд гээд гэрлэр зүгээр одоо илэрхийлэх байгаа. Тэгээд төхөөрөмж маань одоо зөв хэрвээ давтамж дээр таарсан бол яг энэ голын гэрэл асна. Одоо давтамж нь арай их юм уу эсвэл бага байх юм бол одоо дээшээ доошоо гэсэн өнгөнүүд нь одоо асгаагаад ямар ч хөгжмийн мэдлэггүй анхлан суралцж байгаа хүн ч гэсэн энэхүү төхөөрөмжийг ашиглаад зөвхөн энэ гэрлийг хараад одоо өөрөө нэг зөв өнгөндөө таарч нү дөгч нү үгүй юу гэдгийг хараад одоо тааруулаад ажиллах тийм боломжтой. Тийм болохоор энэ бол нэлээд хүмүүс сонирхох байх гэдэг итгэлтэй байна. Тэгээд яг хоо би өөрөө зүгээр ойролцоогоор тооцоолж үзэхэд бол нэг 25-аас 30 мянган төгрөгөөр энэ бүтээлээ худалдаанд гаргах юм бол хүмүүс ер нь нэлээд одоо сонирхно гэдэгт итгэлтэй байна. Учир нь хэвэл одоо Монгол улс маань одоо үндэсний хөгжим болох морин хур маань нэлээд хөгжиж байгаа. Хүүхд залуучууд гэсэн их сонирхдаг болсон. Тийм учраас тэр болохоос өөрсдөө хөглөөд байж чаддаггүй. Тийм болохоор энэ хүүд хөрөмжийг нэлээд сонирхож одоо худалдаж авах гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол боломжийг сонсогдож шүү. Ер нь гайгүй штэ. Чи морин хур өөрөө хөглөдгөө. За энэ төхөөрөмж ямар үнэтэй? Энэ төхөөрөмж болохоор $26 гэсэн байсан. За чи морин хур хөглөх гитар хөглөх хоёрын ялгааг юу гэж бодож байна? Ялгаа нь нэг тийм том ялгаа байхгүй. Гитар нь бол 6 утастай, морин хур нь 2 жагттай л гэж. 4 5 6 12 янз бүр утастай тий. Гитар хөглөгчийг морин хур хөглөхөд ашиглаж болохгүй юу? Яг сайн мэдгүй нэг ер нь болох байх л гэж бодож байна л да. Болохоор бол наа чин хэрэггүй ажил юм шүү. Энэ бэлэн гитар хөглөгч байх чинь. Гэхдээ ягаад хялбархан илүү функц байхгүй яг морин хур зориулсан авсархан жижиг юм Монгол юм байж болохгүй гэж. За одоо чи наад дохио боловсруулах гэж байгаа шүү дээ. Боловсруул гэдэг бол нэлээд том математик аппарат цаана ажиллаж байгаа тийм үү? Тэрийг яг эмбедд төвшөнд нь хийж чадна гэж бодож байна. Чадна гэж бодож байна. Өөртөө итгэлтэй. Сонирхолтой санаа байна. Миний бодлоор баг нэг тийм илүү тутам юм хэрэглэхгүйгээр тэрийгэ дуургаж үзээд давтамжийг харьцуулж үзээд бас хөвлөж болмоор юм санагдаж байна. Одоо 3 дугаар курс юм чинь аналог электрон хэр зэрэг үзсэн бэ? Үзээд дууссан уу? Үзээд дууссан. Тэгвэл чи зүгээр л инхэл хэрэгтэй. Хамгийн амархан арга бол юу гэхтэй? Зүгээр л чи энэ морин урын 2 жавтсыг зүгээр ингээд татхад хэдэн гэрчийн давтамжтай байдгийг тоолцсон үндсэн суур давтамж нь байгаа шүү дээ. Одоо хэд гэдэг 440.1 ч юм уу. Тэгээд чинийх татхад тэр доторх төхөөрөмжөө зүгээр давтамжаа тоолол тэрнтэй ойртож байна. Хэдэн гэрсээ зурж байна, хэдэн гэрсээ зурж. Тэгж ивэл амархан баг. Зүгээр чи очир зүггүй математик загварсал дотор нь хийгээд хийвэл энэ чинь аппарат өөрөө түрүүн л одоо гэж хэлдгээр төсөр болно. За наатаа чи цаг жавхлангийн юу бодоод үзээ. Жоо аналог талбар хийхгүй бол зүгээр математик аппарат хийнэ гэвэл наа чи их төвөгтэй болно, процессорны их хурдтай ажиллах юм болно. За нөгөө талаас бол зүгээр бэлэн софтвер гэдэг нь шүү дээ. Зүгээр л энийг компьютерийнхаа микрофоныг тавьж байгаа л дуургангууд нөгөө спект бүх юмар гараад харуулждаг бэлэн софтвер, үнэгүй софтверүүд байдаг шүү дээ. Тэгэхээр наадхаа чи их л хямдхан хийхгүй бол хүн бол нэг хөдөлж авах гэхээс илүү софтвер аваад хүн болон компьютертэй юм чинь тийм ээ. Тэгэхээр бас тэр талаас нь бодох хэрэгтэй л болоо да. За дөнгө хурай. 1 тим, 2 тим. 3 тим. Энэ юу гэсэн үг вэ? Тэнцсэн. Энэ нь яа гэсэн үг вэ? Дараагийн шатанд оролцсон бол. Дараагийн шатанд орохоор яах вэ? Бүтээлээ илүү сайн хийнэ л гэсэн. Бүтээлээ илүү сайн хийхээр яах вэ? Бүр дараагийнхаа шатанд тэнцсэн л. За мөнх сайхан булган сүүл хэрвээ. Булган сүүл гэхээр араасаа дахиад илүү амжилттай одоо тэнцэгч нарыг дагуулах л. Харин чи хэр булган сүүлтэй вэ? Гайгүй хаа. За амжилт хүсье баярлалаа. Баярлалаа.